Баатар ховд хамаагүй Монгол гэж сосроо өгшөө зүгээр үг түүхийн чинь түүхийг судалдаг тухай ярьсан. Түүхийг түүхээрж болохгүй тухай ярьсан. Тийм учраас бид түүхийг ард түмэн бүтээдэг юм аа. Түүнийг харамгаа хүмүүс удирддаг юм аа. Одоо энэ чинь цаанууд зүгээр мөнгө бүтээн байгуулалт яваад байгаа юм байна. Мөнгө бүтээн байгуулалт яваад байгаа юм байна. Үнэн түүх гэдэг нь хүмүүс юу юм байна? Энэ хүмүүс үзээгүй юм байна. А тэгэхээр цаана тэр чинь тэгвэл тэр одоо экологчт нь, тэр дундарлогчт нь, тэр археологчт нь ярихгүй юу хийж явдаг юм бэ? Энэ чинь цаана зүгээр мөнгө л яваад байгаа юм би ойлголоо. Хамгийн товчоо хэлдэг. Зүгээр нэг юм байл л да. Энэ дээр бол та бүхний байр суурийг сонсч болохоос ямар нэгэн тийм хэрүүл биш. Та бол хэрүүл гэж битгий буруулаас ойлгоо. Тэгээд энэ дээр мөнх хот яруу найрагч нэг зүйл нэмж хэлье гэж яах шиг байна. Яг нь ерөн зүгээр соо ахыг яриг сонслоо л доо. Зүгээр байгаараа яриул ярина шүү аятайхан байгаараа л гээд. Тэгж болохгүй. Та сая хэллээ шүү дээ. Зүгээр аятайхан бай гэдэг нь юу гэвэл хүмүүст үннийг хэлээл гэж байгаа. Миний сосроор маха би танд нэг та ганцаараа том ярьж комментэрний зангаар авирлаа та нар. Гэхдээ зүгээр ярилцъя л да сайхан мэтгэлцэж суръя л да ярилцаж. Юу гэж комментэрний хаашаар авирлаа. Бүгдээрээ харин би ярилцъя л гэж та битгий гараа загнаад тэр үзэмчин чинь хятад түн үү? Үзэмчин чинь Монгол үү? Уучлаарай би таны яриг дуусгасан. Үзэмчин чинь Монгол гэж мөн гэж хариуч. Чи дараа ярьж болох уу? Үзэмчин чинь Монгол уу гэдэг нь хариу. Монгол шүү дээ. Тэгээ юу хаанхыг гэж гаргаж ирээд байгаа чинь. Гэхдээ би ярьж болох уу сосроор. За одоо чи үзэмчин хятад уу гэдгээс би яг таны энийг зангийн чи хараад би 97 хоног санаж байна. 97 он та яг цэрэгтэр тоглолт хийж байгаа шал сохтуу тайзан дээр гарч ирээд ард түмэндээ үзэгчдүүгээ талаач өгж ийсэн. Сэрүүлэг сон дээр гарч ийсэн баримт нь байж штэ тийм ээ. Яг чаддаг юм чи. Гэхдээ битгий ингэлд зүгээр мэтгэлцээ л да ярилцъя. Одоо сайхан одоо бол зүгээр ярилцъя. Саяны таны хэлсэн тайлбар дээр мөнх хот яруу найрагч энэ хүмүүс өөрсдөө зүйлийг л хэлье гэлээ штэ. Ер нь зүгээр хараа ийм байхгүй юу? Ер нь нэг бие мундаг, бие ухаантай минийх л зөв гэж ярьж болохгүй шүү дээ. Энд чинь олон ургалж үзэл сууж шүү дээ. Тэнд байж байгаа сэтгүүлч энд тэр гадаа байгаа цэвэрлэгч гэсэн үгээ хэлэх хэрэгтэй нийгэмд амьдарч байна. Тэгээд сонсох хэрэгтэй заяа. Сонсъё. За сонс. Зүгээр юуг ойлгоод байна вэ гэхээр та нарын тэр бүтээн байгуулалтыг ойлгож байна бол сайхан юм чи зөв. Сосроо амрахаа зөв заяа. Монгол улс бүтээн байгуулалт хийх хэрэгтэй. Өнөөдөр ч гэсэн би найз охинтойгоо хөтөлсөж очиод суушдаг сайхан талбайтай үнэхээр тийм хийгээд үгүй баярлж байна. Энэ юм хийхин тулд чи хоёр асуулаа. Би харин талбай би юу одоо? Гэхдээ сосроо амрахаа би юмаа ярьчих л да. Гэхдээ харин дундаас талбай биш үү тэгвэл? Жанжны талбай биш үү? Би бол очиж суудаг шүү дээ. Суух дуртай. Гинжин дээр нь үү? Ямар хүндэтгэл сандал байдаг. Тийм хүндэтгэл. Гинжин дээр нь ч гэсэн суудаг. Сандлан дээр нь ч гэсэн суудаг. Гоё л байдаг шүү дээ. Яагаад болохгүй гэж өнөөдөр Понцгийн Бадарчхан шүлэг байж байгаа. Сүлдэт багны энэ гэдэг ширхэг нэгэн чулуунаас Сүхбаатарын талбай хүртэл их орон минь байдаг юм аа гэж. Яг энэ шүлгийг яг энэ хоёр хүмүүр Монгол хүн бүхний сэтгэл зүрхэнд байдаг байхгүй юу? Сааха. Би бол тантай маргалдаад хэрэлдэх гэсэн юм ерөөсөө байхгүй. Би хэрэлдээгүй санаагаа хэлж байна. Миний ааш юм. Та битгий загнаад бай. Би таны хүн биш таны хүч шүү. За яар. Тийм учраас бол та зүгээр ярилцаж ойлголцож мэтгэлцэж сур заа. Би ярьж шүү дээ. Тэгээд мэтгэлцэлтэй чи. Зүгээр юм байл да. Энэ дээрээс нэг юм асууж. Сурцсан аргатай. Ямар энэ дээрээс нэг юм ингээд асууж. Таны тэр ярьж байгаа тэр бүтээн байгуул тийм тэдэн төгрөг ингээд яаж ин энэ бол зөв юм аа. Би ч гэсэн залуу хүнийхээ хувьд би ч гэсэн Монгол улсын нэгэн эд хэсгийнхээ хувьд би тэрийг бас боддог. Гэхдээ нэг юмыг бид нар бодох хэрэгтэй. Энэ Монгол улс өнөөдөр бид 6 бид 8 энэ танхимд суух эрхийг хэн өгөн? Энэ тусгаар тогтнол эрх чөлөөний чинь төлөө үеийн үе тэмцэжсэн. Түрүүн Батцаахан доктор ярьлаа тий. Тэр Богд хаант үеийн 11 оны тэмцлээс ахуулаад тэрнээс өмнө ахуулаад манжин дарлаас ахуулаад хичнээн үеийн эх орончид энэ Монголын эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө өнөөдөр соо ах бүтээр телевизийн хипүрт ингээд биеийнхээ өөдөөс хараа маргалтахын төлөө амийн өгөө итгэл үнэмшлэн залуу насаа зольж яв. Тийм ээ. Тэр үзэмчин ч байна уу, барган ч байна уу, туваан ч байна уу, бүрээдэн ч байна уу, монголн ч байна уу, халхан ч байна уу, дөрөвдөн ч байна уу хамаагүй тийм ээ. Хичнээн олон уучлаарай ганцхан яриад дуусчих. Уучлаарай. Одоо ингээд бол 28 наснда энэ Монгол улсын тусгаар тогтнолын төлөө эрх чөлөөний төлөө цусаан урсгаж тий сэлэмний ир сумны өөдөөс эсгэр сумны өөдөөс явж байгаад амиан алдсан. Сосроор мах үнэн хэлж байна. Комментарны юунд ороод ингээд насварсан гэж байна. Зөв. Энэ бид нар энэ түүхийг үннээр нь гаргаж ирэх ёстой, ярих ёстой. Бид нар энэ түүхээс өөрөө суралцах ёстой. Тэрнээс биш бид нар бол түүхийг хизээч шүүж чадахгүй, дүгнэж чадахгүй. Дүгнэнэ үхэж шүүж чадахгүй. Яллаж болохгүй. Тийм учраас яагаад энэ эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө Монгол улсын төлөө Монголын ард түмний төлөө явсан хүний
хөшөө тэнд яагаад байхад юу нь болохгүй байгаа. Та хэллээ. Үе үеийн эх орончууд үе үеийн алдаа дутагдал сайн муу бүхний юм байж. Сүхбаатар гээд хүн 21 онд сэлэн бариад ардын журам цэргийг байгуулад энэ ард түмний төлөө явсан юмаа гээд үеийн мэдээд байж байгаа л. Энэ хүн яатсан? Монгол улсад юу хийдсэн? Даалуу тоглолдог гэж ярьж байна. Даалуу тоглолтогч байсан, тэр хүн өвчтэйч байсан, архичинч байсан, бүр тэмбүүтэй байсан, хамаргүй байсан ч хамаагүй. Ганцхан юмыг бид нар үнэлэх ёстой байхгүй. Монголын эх орны төлөө, тусгаар тогтнолын төлөө амин өгсөн хүмүүсийг үеийн үед бид нар хайрлах ёстой. Тийм үү? Тийм биз дээ цохоо тий. Тэгээд яг нагас дүүгийнх нь хувьд зүгээр яг үнэхээр жанжаа хорлогдож өгсөн юм уу? Энэ дээр бол янз янзын тайлбарлууд явж байна л да. Та галсангуй танд ямар зүйл ярьдаг байсан? Тэн дээр та хэр юм судалсан? Энэ дээр зүгээр яг ойр төрлөгийн үнээр та нэг зүйл хэлээж хүрэлцэхгүй. Энэ Сүхбаатар жанжиныг одоо тэгээд ерөөсөө угаасаа энэ тухай нэг хөшөөний тухай энэ төр бол одоо яриад явах сонирн биш л дээ. Энэ чинь амьдрал биш түүх. Ер нь одоо ингэж өмүүлж байгаа асуудал бол энэ Монголын ард түмнийг л одоо хагаргаан ботрах гэсэн одоо ийм л зорилготой. Би одоо юуны хувьд одоо туйлын одоо харамсалтай эсэргүүцэж байна. Сүхбаатар жанжины чинь эцгийн эцэг, өвөг эцгийн дээд зүйл нь бүгд ерөөсөө 300 гаруй жилийн өмнө одоо байсан одоо юуны Батмонг Даян хааны удмын хүн гэж түүхэн дээр бичсэн байгаа шүү. Байгаа. Ерөөсө тэр үеэс Сүхбаатарын эцгийн эцгээс өсөөлөд энэ Монгол улсын төлөө ерөөсө дандаа одоо зүтгэж явсан ийм улсууд байгаа. 19-т хонхор гэдээ байгаа. 4 метр нэг ухаад хийж байсан. Одоо Сүхбаатарын жанжи Сүхбаатарын чинь хамаатан төрлийн хүмүүсүүдийг хийж байсан одоо хувьсгалын эсэргүүний үед. Ингэж одоо хийж байсан юм байгаа. Өнөөдөр энэ Монголын ард түмний эрхчлөө бол хэнтэй холбоотой. Жанжи Сүхбаатартай холбоотой. Би зусаараа яриаггүй. Ерөөсөө моромж яваад давхиж яваад онгоцоор нисээгүй машинаар яваагүй. Энэ эрхчлөө хэн авчирсан гэдэг дээр бол гатуу хэлэхэд бол хэн ч өөрчлөгдөхгүй. Эдний их эцгүүд бүгд одоо Монгол улсууд байгаа. Ийм учраас бол энэ дандаа залуу улсууд байна. Сосроромич бас харж ил байсан. Тэгвэл ер нь манай нутгийн хүн байна. Ерөөсөө одоо энэ Монголын юм дээр шөөгээд л одоо босгож байна. Тэгэхээр чинь яагаад одоо Сүхбаатарын гүшөө энэ талбай дээр байж бол дараагаар нь Дорнод аймаг ингээ хуваагдсан байгаа. Одоо тэгэхээр чи ерөөсөө үндсэн гүшөөний хөвгтэй зэрэг Гятты амбан Гятта сууж байхад юу яаж исэн одоо Даргангийн хэдэн сум байдаг. Ингээд одоо энэ Монгол улсын одоо энэ Сүхбаатарын тухай бол ингэж хэлж байгаа явдал бол энэ дээр ясныг одоо яагаад ингэж өмжийл гэж байна вэ? Яагаад одоо ингэж гिचнээ зөөж байна вэ? Энэ их эвгүй. Монгол хүн хэзээ тэгж байгаа юм лээ. Чингисийн ургийн хүн. Чингисийн хүүд Монголын яасан. Чингис ууган хүн Монголын. Гэхдээ эзэн хаан. Гэхдээ яах вэ гэхдээ зэрэг Чингисийн хүүхдүүд Монголыг тараасан. Тэрнийг хэн юм хөнөөлсөн? Монгол улсыг одоо Сүндэлийн даваан дээр хэн юм хөнөөлсөн? Сүхбаатарын юм хөнөөлсөн. Тэргүүтээ ганцаараа биш. Ер нь ийм учраас бол энэ одоо ерөөсө нэр их одоо гачин одоо тийм болж байна. Энд яагаад ингэж ярьж байна вэ? Энэ улсууд энэ хоёр залуу сайхан залууч Бацааг төгчс нэг юм асуу. Яагаад вэ? Байж болно л да. Тэргүй байж. 100 жилийн шинэ үеийн түүх гэж 100 жилийн өмнөх түүхийн юм ярихад зүгээр богдын нэр нөлөө хүч олон түмэнд оройн дэд гэж хүндэлжсэн нь бол үнэн. Тэрвэл гарцаагүй үнэн зүйл. Хин ч марахгүй зүйл. Гэхдээ бороо өнгөрөө орж ирээд гаминг буцоход дараа нь улаан цэрэг орж ирэх шалтгаан болсон хин ч марахгүй үнэн. Гэхдээ алийн болгон заавал Монгол хүн нэг юмны далбаанд орох хэрэгтэй. Монголчуудын хийсэн эх орончдын хийсэн гэдэг юмыг заавал тэр сүүдэрт нь явах хэрэгтэй гэдэгтэр түүхчийн хувьд тайлбар. Монголын түүхэнд юм бол байна уу? За 8 богд байгаа тийм ээ. Тэг анх дугаар богд Занвазар, за 2 дугаар богд Занвазар хоёулаа монгол хүн, дараа нь одоо төвд хүн байдаг юм аа. За энэ одоо анхны 2 богд Монгол байгаа, дараа нь дандаа одоо төвд хүн болгодог нь бол Манжи хаанаас Манжийн бодлого юм аа. Монгол хүн байх энэ одоо шашны тэргүүн, монголчуудын шашны тэргүүн гэдэг чинь бол одоо үнэхээр одоо тийм хүчтэй байд юм байна. Энэ одоо шашны тэргүүнийг хэлсэн нэг үг, нэг хэсэг ард түмнийг хөдөлгдөг юм болд юм байна. Тэгээд энийг бол Манжи хаан болгоомжлоод төвд хүн тавьдаг болсон юм. Тэгэхээр 8 дугаар өгд бол 5 настай 1874 онд хүрэн заларсан. Энэ үеэс хойш энэ хүний бүхэл амьдрал Монголтой холбогдсон юм. За хэрв би энэ богдын тухай одоо сүүлийн нэлээд хэдэн жил бол судалгаа хийж байгаа. Нэг ном бичсэн Монголын сүүлчийн зам богд авсан ном тогтгож. 1911 оноос өмнө бол монголчуудын шашны тэргүүн энэ хүн бол Бээжингээс
хараа тус байсан, бие даасан байсан, өөрийгөө авч явж байгаа байдал энэ Монгол үндэсний дотор нөлөөлөл нэр хүнд гэдгээр бол үнэхээр одоо хэн нэгэнтэй игнэшгүй байсан юм аа. Энийг бол одоо хөдөлшгүй баримтаар Орос, Япон, Монгол одоо олон архивын сурвалжид бичсэн байна. Бид нэр харин бол богдыг бол одоо сохор гэл одоо ингээд бүхэлээр нь бичиж. Тэгээд 11 онд Монголын одоо Манжаас төлөөх тэр үндэсний дэмжлэгийг удирдах зохион байгуулж амжилтанд хүргэсэн байгаа. Тэгээ би одоо та нарт магадгүй энэ одоо үлгэр шиг сонсогч магадгүй. Богдын тухайд одоо кино шийгэр ямар үзүүлж ялаа. Үнэн дээр тэр төв тустай Монгол энэ монголчуудад тэр тусгаар тогтнол эрхчлөөг 11 онд Манжаас салахыг салгаж өгсөн юм шүү. Энэ бол яг үнэн юм. Энийний үнэн гэдгийг би юугаар батлах вэ гэхээр энэ төв тустай хааныг шний тэргүүнийг эзэн Чингисийн угсааны хангууд байна. Түшээд хан, Сэцэн хан, Засагт хан, Сайн ноён эдгээр ингэж сууж ягаад Монгол улсын эзэн хааны синтез залсан. Энэ эзэн хааны 200 гаруй жил одоо манжин төгсөөр таны ярианаас ойлголоо л доо. Би хэлээ одоо. Тэгээд 1911 онд ингээд Монголын төр сэргэн байгуулагдлаа. Энэ хэний төр вэ? Энэ эзэн Чингисийн байгуулсан Монголын төр байхгүй юу? Энэ эзэн Чингисийн байгуулсан хааны синти. Энэ синти дээр Монгол хүн биш төвд хүн суусан төв төстэй. Тэгэхдээ эзэн Чингисийн алтан ургийн хүүхдүүд байж суулгасан хүлээн зөвшөөр тавьсан юм. Өнөө хэр монголчууд энийг хүлээн зөвшөөрч чаддаггүй байхгүй юу? Яагаад гэвэл бидний чинь үзэл сурталаар тарих руу нүдээд угаагаад бүр ийм болгочиход. Тэгээд энэ алтан ургийн хангууд энийг хаан суулгасан. Энэ хүний бодсон, хийсэн өөрийн нууц хүмүүсийг Орос руу явуулж байсан, удирдсан дэндүү шүү дээ. Энэ хүний хэлсэн, ярьсан 15 онд өвөр Монголыг тасдахад хэлсэн үг нь тэр зарлиг буулгасан нүндэн 21 онд бараан өнгөрнийг урьж авсраад хүрээ хятадаас шөлөөлүүлсэн барьсан энэ бүхэн ч одоо юу вэ? 21 оны 7 сард эзэн ханаар хэмжээ цаасд эзэн ханаар суулгалаа. 24 оны 5 сарын 20 хүртэл энэ хүнд очиж мөрөгдгүй хүн нэгч байгаагүй шүү дээ. Энэ намын дарга сайд нараас ийм учраас энэ богдын тухайд бол ингэж хэлж байгаамаа. Ийм учиртай. Тэгэхээр ингээ согойтой тэр тусгаар тогтнолын тэр цэцрэг төрөлн тэгэхээр богдын дүр нэлээд том тусахна гэж ойлгож болох уу? Мэдээч. Би хэлээд байна шүү дээ 2220 жилийн өмнөхөөс идэвхтэй хүртэлх түүхэн улбаа алдаа оноотойгоо тэр өргөн цэцэрлэгийн дунд үзмэр болоод байж өгөө. Нэг хүүхдээ хүүлж байгаа бүсгүй амарч байгаа нэг хөгшин хай зайлвал ийм болоод өнгөрчтэй. Манайд ийм одоо уйтай биеийн хэмэлсэн ийм үйл явдал битээ давтагдаасаа гэж бодоосоо. Тийм л юм бодож байгаа юм бид нар. Хоёр том бүтээн байгуулалт хийгээл гэж зорж байгаа. Яагаад заавал олон тэрбум төгрөг, олон сая, олон зуун сая төгрөгийг зарцуулсныхаа дараа нь заавал ингэж өөрчлөнө гэдэг яваад байгаа. Юу? Хаана юм хөшөөг ингээ байх болгоод талбай бий болгоё гэдэг. Яагаад заавал одоо ингэж өчнөө төгрөг мөнгө зарсныхаа дараа нь яриад байгаа. Гэхдээ өмнө нь эн чинь бол бидний хийх ажил биш дээ болно. Эн чинь бол энэ засаг төр нь хот нь хийд юм байна шүү дээ хүний төлөө. Тэгээ хийхгүй болохоор бид санаачлал. Тийм. Ард иргэдэн санаачлж байна. Юу нь буруу байгаа юм тэгээд. Ард иргэдэн санаачлаад байгаа нь бол ингээд нийгэм та нар нэг юм ойлгооч. Ямар сони юм бэ? Яг ойлгосоор байгаад мэдсээр байж ингэж мэдэхгүй дөр үзүүлээд байгаа юм. Жанжин Сүхбаатарын хөшөөгийн чинь ад үтсийн өрөөсөө байхгүй. Жанжиных нь хувьд өөр газар байрлуулъя. Талбайн цэлгэр байгээ л гэдэг юм. Би бол талбайн цэлгэр байхын ачаал бүгд юу гэвэл би одоо олоодоо ярьж байгаа. Яаны гээд энэ грекийн худалдаач вэ? Одоо олон дэлхийн сонгодгооч вэ? Энэ манай энэ яах гэж Чингис хааны зохицолрыг босгосон тэгвэл. Чингис хааны зохицолроор ардтал фон хийгээд том тоглолтоо ирээд хийг. Дэлхийд цацагдана. Дэлхийд даяар DVD болоод гардгийг. Би нэг сайн мэдэж байна. Яг гэвэл Чанманы талын ардтал Мао Цзэдунгээ гаргаад дэлхийд даяар цацгдсан. Надад ийм омгшил төрөөд байгаа юм. Тэрнээс одоо та нартаа маргалдаад хэрэлдээд байгаа юм биш. Миний ярьсарыг та нар хэрүүл гэж харж байгаа шиг байна. Би энэ түүхийг өмөрсөндөө өөрийнхөө сэтгэлийн хөдлөөр ярьсан хэрэг. Тэрийг тэгж ойлгоорой. Та нартаа хэрэлдээд байгаа юм биш шүү. А зүгээр харин би сая Жанжин Сүхбаатарыг өмөр сэтгэл төрчлөө.